туслахын дүрд ороод заримдаа сэтгэл зүйчийн дүрд ороод тэгээ заримдаа ингээд менежер нана маркетинг менежер нана намайг энэ тэнд ингээд дагуулж явах болгондоо ингээд өөр танилцуулаад хүмүүст тэгээд тэр дүрд нь би ороод ингээд тэгсээр нь юу ч хийхгүй. Сайн байцгаана уу. Өнөөдөр би нэгэн мундаг өсгөөтэй амьдралын зорилго утга учирын талаар их гоё сонирхолтой сэдвээр ярилцах гэж байна. За тэгэхээр эхлээд би зочноо танилцуулъя. Ноён гантай өнгөрүүлсэн 100 өдөр номын зохиогч, ProCraft Digital агентлагийн хамтран үүсгэн байгуулагч, анх өсөх зам номороо уншигчдын танил болж исэн Лхагва Сүрэнгийн Золзой гэдэг бүсгүй байна. За би болохоор өөрөө Artshop-ийн гүйцэтгэх захирал, ноён гантай өнгөрүүлсэн 100 өдөр номын шинтэн уншсан уншигч, бас авокадотой талах гэдэг подкастыг хөтлөн явуулдаг Ариуна байна. Тэгэхээр хүн болгон аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэхдээ маш олон хүн одоо би ер нь цаашид ямар утга учиртай амьдрах вүлээ? Өнөөдрийг хүртэл туулж ирсэн амьдрал, хийж бүтээсэн зүйл маань миний амьдралын жинхэнэ зорилго мөн үү гэсэн ийм эргэлзээ хямралд ордог. Тэгэхээр яг энэ сэдвээр бичигдсэн ноён гантай өнгөрүүлсэн 100 өдөр ном маань хүмүүсийн энэ асуултуудад их гоё хариултыг өгдөг. Тэгээд манай зохиогч Золзой маань бас яг тиймэрхүү хямралд орсон үедээ энэ номыг бичсэн байдаг юм аа. Тэгээд зөвхөн залуус гэлтгүй ер нь бүх хүнд маш сургамжтай, урам зориг өгөх их гоё ном болсон байдаг. Тэгээ миний бол хамгийн дуртай номуудын нэг байгаа. За тий. Өнөөдөр бас яг энэ ном маань уншигчдын хүртэл болсны 1 жилийн болж байгаа. Тэгээд золоодоо баяр хүргэнгээ бит хоёр кофе уугаад номынхаа сэдвийн талаар сонирхолтой яриа өрнүүлэхээр ирчээд байна. Номынхаа талаар, өөрийнхөө талаар золоо эхлээд товчхон танилцуулах уу? За түрүү нөө хэлсэнчлэн хүний амьдралд яг ингээд нэг тийм хямралын цаг бол ингээд ирдэг. Миний болохоор тэгээд одоогоос ингээд баг 2 жилийн өмнө би яг анх хямраад өөрийнхөө нөө хийжсэн бизнестэй ихтгэл үнэмшлээ ингээд алдаад тий яг юу хийх ёстой байгаа ингээд яаж хийх ёстой байгаа арга зам ерөөсөн мэдэхгүй байгаадсан. Тэгээд надад ингээд бодсон хамгийн түрүүнд орж ирсэн бол хэн нэг ингээд зөвлөх хүн ментор хэрэгтэй юм байна гэдэг санаа олд төрсэн. Ягаад гэхээр өмнө нь би нөгөө хаа нэгэн газар ажиллаж үзээгүй шууд бизнес эхлүүлж ирсэн те. Гадаад ч гэсэндээ сурж байгаагүй болохоор ингээд аюу тийм туршлага дутуу гэдгээр өөрийгөө ингээд мэдрээд яваадсэн те. Тэгээд бусад мундаг хүмүүсээс ингээд тэдний арга барилаас ингээд суралцахыг маш их хүсчихсэн. Тэнд бодож авсан нэг санаа юу байсан бэ гэхээр ерөөсөө ингээд бизнесийн туршлагатай хүмүүстэй уулзаад асуугаад явъя. Мэдхийг хүссэн асуултууд дээр ингээд хариулт аваад явъя. гэж бодож ирсэн тий. Тэгээд тэр санаагаа шууд хэрэгжүүлсэн. Тэгээ ингээд асуулт асуугаад ингээд явж исэн чинь нэг 50-аад хүнтэй би уулзсан байсан. Янз бүрийн хүмүүстэй ингээд уулзаа явж хат хуйгаах. Айгуу тийм сонирхолтой хариултуудыг өгч исэн тий. Бүр 20-д настайгаас ингээд банк үүсгэн байгуулад явцсан. Тэр туршлага нь айгуу сонирхолтой. Хоёрдугаарт тэнд яриа өгчсэн хүмүүсээс хамгийн тийм нээлттэй бас чөлөөтэй арай нэг өөр санагдсан байхгүй. Хуйгаах гэдэг хүн маань өөрөө өнөөдөр Арт санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал бас хас банкыг үүсгэн байгуулж ирсэн гэдгээр хүмүүс илүү сайн таньдаг. Энэ нэг хүнийг өөрийнхөө ментор болгож сонгож. Тэгээ номон дээр бас ганхыг захирлыг бол ноён гаан гэж нэрлэж явдаг тийм. Тэгээ заавал нэг энэ болохоор өөрийнх нь яг хоч нэр миний зөвөр би ган гэд нэрчүүд илүү ингээд зүгээр юм байна гэж бодоод хэлсэн чинь угаасаа өөрийнх нь хоч нэрнээс ингээд гадаад нэр нь ган гэж дууддаг тий. Тэгээд бид хоёр энэ нэр дээр айгу санаа нэгдсэн. Тийм. Тэгэл кофе шопт нөө суугаад тий ингээд асууж явахдаа гаан захирал өөрөө ингээд айгу тийм сонирхол татчихсан учраас надад ингээд боломж олгож магадгүй гэсэн тэр сэтэл ингээд явж байсан. Тэгэл миний ментор болчих ингээд 100 өдөр ингээд хамт суралцъя. 100 өдөр гэж хэлээ. Энэ 3 сар орчим дэрэгдсэн байгаад ингээд бизнесийн тухай суралцмаар байна. Би ингээд бас сурах хэрэгтэй байна гэд хэлсэн чинь зөвшөөрөөгүй гэж хэлсэн. Тэгээд
надад нөө ямар нэг аргаар зөвшөөрөх хэрэгтэй гарна шүү дээ. Тийм. Тэгээ бодож яваад нөө сурсан зангаар ном бодгоод гаргачих. Тэгээд би өөрөө ингээд гол нэг сурсан юм авахгүй тий. Танаас ингээд сурсан бүх юмаа ингээд би эмгэтгээд ингээд залуучууд хэрэгтэй ингээд ном болгоё гэсэн чинь өөрийнхөө сонирхлыг татаад тэгээд битээр уулзаад тэгээд шууд ажилд орсон. Аха. Тэгэхээр нөгөө ном дээрээ бас яг энэ түүхээсээ бичдэг л дээ манай залуу. Тэгээд Facebook Messenger-ээр хамгийн эхлээд хандсан байдаг те. Таныг ингээд ментороо болгомоор байна гэд. Тэгэл синдэл яваад исэн. Тэгээд бас зөвшөөрөхгүй байсан гэдэг талаараа аюу гай хуваалцсан байдаг. Тэгээд манай залуу яг одоо ном бичих үедээ бол яг нөгөө амьдралынхаа вижныг, бизнесийнхээ вижныг тодорхойлъё гэд жоохон хямарсан явж ирсэн гэж. Гэхдээ өөрөө бол айгүй мундаг бүсгүй. Тэгээ зохиогч хүнийхээ хувьд ч гэсэн их гоё бичдэг. Яг одоо номыг нь уншихад их найзтайгаа ярилцаа сууж байгаа юм шиг ингээд миний найз надад сэтгэлээ нээж байгаа юм шиг тэгэж уншигддаг их гоё бичигдсэн ном байгаа. Тэгээд өөрөө бол их гоё хөөрхөн даруухан. Тийм. Тэгэхээр ямар тач гэсэн ментороо бол сонгоод зөвшөөрүүлээд авчээ тий. Харин хамгийн гол юу тэрлээсэн. Тэгээд гэхдээ гам маань хуйгах маань гэсэн. Надад нэг нөхцөл тавьсан. Тэрний юу гэхээр энэ ном таалагдахгүй бол би ингэж хийвдэхгүй шүү тий. Тийм тэгэхээр би ч гэсэндээ ингэж 100 өдрөөрөө энэ чинь тавьж байгаа шүү тий. Тийм тэгээд эцэст нь нэг миний гол зорилго юу байсан бэ гэхээр тэр хүний тухайч бичгтэй биш те өөрийнхөө тухайч бичгтэй биш. Энэ нэг сурсан зүйлс хүнд хэрэгтэй юм л гаргая гэсэн бодол байсан. Ингээд хүн бүхэн уншаад ямар нэгэн өнцгөр ингээд хэрэгтэй мэдээлэл болж аваасаа гэсэн тэр зорилго нь байсан. Тэр зорилгыг тавиад тэрний өрөөнд би ийм сэдвүүдийг оруулах хэрэгтэй байна. Энэ талаасаа би бас суралцах хүсэлтэй байна. Зорилго тавьж аваад аягүй тийм бичсэн. Тэгээд тэр нөө бичих ур чадварын тухайд бол мэдээж би угаасаа мэрэгжлийн зохиолч бол биш. Гэхдээ энд ингээд драфта биччихээд ингээд мэрэгжлийн хүмүүс дээр редактор дээр очиод шүүмж сонсоод яваал сайжруулсаар агаал гарсан. Тэгээд би ярилцлагынхаа бас дундуур ч юм уу дараах нь оршил хэсгээс нь уншиж өгнө их гоё бичсэн ном байгаа. Тэгээд сэдвүүдийн хувьд болохоор ерөөсөө амьдралын утга учир амжилтын талаар байж болох бүх сэдвүүдийг хүндсэн байгаа. Жишээлх юм бол одоо боловсрох урлаг тий гоё сайхан хүсэж мөрөөдхийн хүчийн талаар бас мөнгө олох арга ухааны талаар, ёс зүйн талаар, зорилготой хүрэх төлөвлөгөөтэй болох талаар тэгээд бүр хайр дурлалын талаар хүртэл сэдвүүд орсон байгаа. Тэгээд нөгөө яг золоо маань өөрөө анханасаа нөгөө номоо бичихтэй зөвхөн өөрөө ингээд ноён ганаас юм суралцаад явахаасаа гадна эцсийн үр дүнд нь залуус уншигчдад хэрэгтэй, амьдралд нь хэрэгтэй одоо нөгөө мэдээллийг хүргье гэсэн тэр зорилгоо бол би илүүлж чадсан гэж би бол уншигч хүний хувьд өгнж байгаа. За баярлалаа. Тийм уншигчдын хариу яг сонсоход тиймэрхүү фидбек айгүй маш их магтаал ирдгэн байлээ тий. Уншсан хүмүүс нь интернетээр, сошиал медиагаар сэтгэлээ хуваалцсан байдаг. Тэгээд тэд нар нь бол дандаа л их гоё урам авлаа, зөндөө юм сурлаа гэсэн ийм санал шүмжүүд ирдгэн байлээ. Манай одоо өнөөдрийн одоо энэ ярилцлагыг үзэж байгаа, сонсож байгаа улсуудад хамгийн гоё сар болсон 3 сургамжаасаа хуваалцаач. Тэр болохоор яг зүрийг одоо бодоход буйгахын өөрийнх нь байнга хэлдэг тэр нэг үг байдаг байхгүй юу? Зоригтой бай, зөрөгтэй бай, зогсолтгүй байгаад тэр нөө өөрийнх нь амьдралын философи бааш хүн ингэ зоригтой ах хэвээр байна. Тэрнийхээ төлөө ингэ зогсолтгүй зүтгэх хэвээр. Тэгээд зориг гаргах хэвээр. Зоригтой байх. Тэрийг би нөө айгүйх ясмахандаа ингэ тултал ойлгосон байх гэж боддог. Гэхдээ эдгээр хоорондоо айгүй тийм холбоотой зүйлс юм байлаа. Зоригтой байна гэдэг бол хүнийг нөө аз жаргалтай болгож идэг тэр зүйл яг өөрөө байдаг. Уялдаатай. Тэгэхээр зориггүй хүн аз жаргалтай байх баг боломжгүй байна гэсэн тийм төвлөлтөнд хүрсэн. Яг тэгэхээр хүний амьдралыг утга учиртай аз жаргалтай болгож идэх, хөшөөрөгдөж идэх тэр зүйл болохоор яг зориг байгаа даа байхгүй тийм. Тэгэхээр тэр зориг нь өөрөө бас жижигхэн байх юм бол тийм сонирхолтойс биш. Тэгэхээр айгүй тийм том зориг тавиад байж болох оргилны яг юу юм гэдгийг хараад тэрний төлөө ингээд хүн зүтгэж байгаа тэр процесс нь өөр амьдрал. Тэр нь өөр ингээ аз жаргалынхаа
тэр хөшөөрөг болж идэг юм байна гэдгийг би аюул сайн ойлгосон. Тэгээд тэр утгаараа нөө яг намаа бичиж дуусаад өөрийнхөө амьдралынхаа зорилгыг олоод тий буцаж компани дээр ирээд компанийнхаа вижныг нэлээд том тавьсан. Өмнө нь болохоор ингээд 1 жилийн зорилго тавиад 2 жилийн зорилго тавиад явдаг гэсэн бол одоо бид нар 5-10 жилээр ингэж харж зорилго амбиц тавиад тэрнийхээ төлөө ингээд одоо юу ийх вэ гэж ингээд бодоод челленжлагдаад явж байгаа нь ингээд намайг илүү их мотивацлаад төлөхөд явж байгаа юм болов гэж бодсон. Тэгэхээр хоорондоо ингээд холбоотой зүйлүүд. Нөгөө нэг аз жаргал бол зориггүйгээр тусуулж болохгүй тий. Тийм гол мессеж байгаа шүү дээ. Тэрийг би бас яг хувь хүнийхээ хувьд аяг зөвшөөрч чинь ямар ч утгагүйгээр тий яах гэж байгаагаа мэдгүйгээр ингээл өдөр хоногийг өнгөрүүлээл салхинд хийсэн хамхуул гэдэг лөө тий. Тэр шиг ингээл цаг хугацаа ингээл яваад авах тусам хүн болон аз жаргалгүй болоод байдаг тий. Тэгтэл би чи ийм юмд хүрэх гэж байгаа шүү гэдгийг бүр нүднэдээ харагдтал шүн зүүдлэгдтлээ төсөөлцөн тий өглөө асаа тэрнийхээ төлөө ингээд ажиллаа эхлүүлэх тий. Тэр бол гоё аз жаргал. Тэгээд нөгөө аз жаргал гэдэг чинь эцсийн зогсоолдоо биш тэрлөө хурж явж байгаа зам нь ингээд өөрөө жаргал байдаг гэж тий. Тэгээд тэр л бас байна тий. Гэхдээ нөө нэг юм анзаарчихсан. Хүмүүс нөө зорилгоо мэдэхгүй байгаа хүн байгаа ч тий юу хийх ёстой, яах ёстойгоо мэдэхгүй. Тэгээд тийм хүмүүсийн болохоор хамгийн түрүүнд тэр хүний хийх ёстой ажлууд юу хийх тэр зорилгоо хайж болох ёстой юм байл л дээ. Би яг юунд дуртай, цаашдаа яг юу хийх ёстой гэдэг тэр юм мал ингээд тасралтгүй өөрөөсөө асуугаал тий. Өмнөд хийж үзэл энэ л яг миний их ёстой юм муу юм байна гэдэг тэр юм олох хүртлээр хайх нь айгуу зөв юм байна гэдгийг бодсон. Тэгээд хайх гэдэг бас айгуу чухал. Яа тэгэл ингээл зоригтой бай, амьдралын зорилгоо тодорхойлно тэр гэхээр ялангуяа залуу хүнд бол баг нэг жоохон амар аалсгал сонсогдож хэцүү санагдаж магадгүй тий. Тэгэхээр тэрийг хайна гэдэг маань яг өдөр тутамдаа яана гэсэн үг вэ? Яаж хайх вэ? Тий. Яг өөрийнхөө кейсээс өөрийнхөө туршлагаас зүгээр явах юм бол би зүгээр нэг удаа тэгэж хэлсэн манай нэг найз чи ерөөсөө энийхэ болцсон байна. Уг нь ингээл дандаа л уулзахаар ингээл энийгээд байдаг тийм охин байсан чинь яхаа тэгэхээр ерөөсөө болчихчээ гэл зүгээр ярианыхаа завсар хилээд өнгөрцөн. Тэр нь ингээл миний чихэнд бүр ингээл хоногшоод үлдсэн. Нэг тийм нэг момент болсон аахгүй юу. Тэгээ би өөрөөсөө шууд асуусан. Би яагаад аз жаргалгүй юм бэ? Би яагаад энийхэ болцсон бол тий юунаас болоод байна ингээл ажлаас болоод байна уу юунаас болоод байна ингээл ухаал ингээл асуугаал. Явсаар агаал тэгэл эцэст нь зорилго дээр ирээл яг дуусч байгаа байхгүй. Тэгэхээр тэгээ буцаад би за зорилгогүй ингээд миний бүх юмнууд ингээд тодорхойгүй байсан юм байна. Тэрнээс болоод би ингээд аз жаргалгүй байгаад байгаа гэдэг мэдрэмж авчаад хайх арга замаа ингээд олж байгаа ч тийм. Тэгэл ингээд хүмүүсээ сайж үдэн, өөрөөсөө хайж үсэн тийм. Гаднаас дотроос ингээд бүх хэллээс хайгаал юу хийвэл зөв бэ? Яаж хийвэл ер нь яагаад хийх ёстой ингээд бүх асуултууд ингээд хайгаал тэрний эрэлт ингээд юм хийж туршиж үзэх нь аюу зөв байгаа даахгүй үйлдэл хийх ч юм уу тийм. Тэгэхгүй ингээд бодцоод ингээд хямраад байвал бүр доошоод орно гэхээс тийм. Тэгэл тодорхой хэмжээнд ингээд жоохон акшн нэг л яваадсан юм шиг байна. Тэгэж явж байхдаа л харин тэгэл нэг өсөх ном гараал тэгэж явж байхдаа ингээд энэ ном гараал ингээд яваадсан тий. Тэгэхээр энэ бол ингээд миний тасралтгүй өөрөөсөө ингээд асуучаад тэндээ ингээд хайх арга замаа ингээд янз бүрийн арга замаар ингээд дүүргэл яваадсан аахгүй. Тэсн тэгэл өөртөө яг тулаад ярьж байгаа шүү дээ. Энэ яг миний хийх ёстой юм мөн үү биш үү? Зөв явж гэнэ үү буруу явж гэнэ. Тэгээд дотроос нь мэдрэмж бас ингээд хүнд төрдөгтэй ингээд нэг юм хийх гэхлээр ингээд нэг л юм дургуураад зуураад байдаг юм уу тий. Зарим юм хийх гэхлээр ингээд амар тийгээл ингээд аюу тийм дор орчдөг. Тэгэхээр тэр мэдрэмж бас ингээд худлаа байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр тэр мэдрэмжээ ингээд дагаад тэгээд өөрийгөө аюу сан сонсоод эцэст нь ингээд бусдыг сонсч болно тий. Гэхдээ эцэст ингээд өөртөө тулаад өөрийгөө сонсоод ингээд явахаар ингээд ямар нэгэн шийдэл гараад ирдэг. Түүнээс ингээд зүгээр суугаад байвал. За өөр бас дахиад нэг хэсэг байгаа. Тэр нь болохоор итгэлийн тухай асуудал байдаг. Тэр болохоор юу гэж гардаг вэ гэхээр хүн нэгдүгээрт өөрөө өөртөө итгэх хэрэгтэй. Хоёрдугаарт бусдын итгэлийг олох тий. Бусдын итгэлийг даах гэдэг энэ тухай байдаг. Тэгээд энэс надад аягүй гоё таалагдсан нэг өгүүлбэрийг би бүр уншиж өгмөр санагдаад байгаа. Тэр нь болохоор дотроо зөв гэж бодож исэн ч бусдын үгээр явж алдах үе бий. Хэлэх гэсэн үг бодол санаагаа зөв цагт нь илэрхийлж чадаагүйгээс болоод дараа нь түүндээ харамсах тохиолдол гардаг. Заримдаа хэн нэгэн бидэнд итгэл хүлээлгэж боломж олгоход өөрсдийгөө голж чамласнаас эргэлзэх, татгалзах нь бий гэд. Тэгэхээр нөгөө
хамгийн эхлээд өөртөө итгэл хэрэгтэй, тэгээд зориг хэрэгтэй гэдээ ярьсан шүү дээ, тий. Тэгэхээр энэ сэдв бас надад аягүй гоё сонирхолтой санагдчихсэн. Тэгээд ган хоёрын захирлыг өөрөө таньдаг хүний хувьд мань хүнийг бол өөртөө маш их итгэлтэй, тэгээд бусдад маш их өндөр итгэл хүлээлгдэг хүн гэдгийг нь би өөрөө мэднэ. Тэгэхээр яг ментортойгоо ингээд уулзаад явж байгаа үед итгэлийн талаар тэгээд нөгөө зорилгынхаа төлөө зоригтой алхам хийхийн талаар юу одоо сурч авсан бэ? Ямар арга сурсан бэ? Яг тэгэл том мөрөөдөлтөй ч гэсэн алхмаа хийж чадахгүй зориг дутаад байх уу яс байдаг тий. Тэг би яг уусаа өөрөөс нь энэ тухай асуудаг ш. Та яагаад өөртөө юм итгэлтэй юм тий тэгдэг гэж асуудаг. Тэгэхэд яахан яжсэн зүйл болохоор ер нь тэгэл хүн нэг л удаа амьдрын ш. Тэгэд яг юунасаа ингээд айгаал бэргээл тэгэл ингээд харамсах зүйлийг хийх хэрэгтэй гэж тий. Тэгэхээр ингээд шууд л айцгүй байх хэрэгтэй гэдээ яг хэлжсэн. Тэгээд өөрөө угаасаа төрөлхийн тийм хүн байж магадгүй санагдсан тийм. Гэхдээ миний хувьд ч гэсэндээ ингээд бас харамсаж амьдрах дурггүй. Тэгээд харамсаж амьдрна гэдэг бол ингээд амар хэцүү тийм. Ингээд нэг юм тэгчдэг байж гэж бодоод тэрэндээ бүр шаналал хэдэн жил бодоод явах нь айгүй тухайн үед ингээд зориг гаргаад хийхээсээ илүү их шийтгэл юм шиг санагддаг. Тийм учраас ингээд хий гэж бодож ирсэн ингээд юм гинт ингээд дотор ингээд мэдэрдэх үед ингээд шууд хийгээл акшн ингээд явах нь. Дараа нь ингээд харамсахгүй байх тэр нөхцөлийг бүрдүүлээд тэрний буцаад ингээд жоохон аз жаргалтай амьдрахад нөлөөлдөг ч юм уу тий. Дандаа ингээд холбоотой юмнууд байна л да. Тийм. Тэгэхээр ямар ч юмсан чадна гэд хүн ингээд дотроо мэдрэмж төрж л байгаа бол бусад хүн ингээд юу ч хийжсэн хамаагүй тэрийг хийж үзэх хэвээр. Тэгээд чадахгүй байсан ч гэсэн хийж үзчихэж тэрийг мэдрүүл ингээд амар зүг юм байна гэдгийг зүгээр ойлгосон. Тэгээд энэ ном бичгэд ч гэсэн надад бол чаленж байсан шүү дээ. Тэр хүн зөвшөөрөхгүй байсан ч гэсэндээ яаж зөвшөөрөх үү гэдэг атлист нэг удаа оролдлого хийгээд үзсэн. Тэр нь ингээд буцаад ингээд надаас гарсан зөрөгтэй үйл байсан үгүй тийм. Гэхдээ үр дүнд нь ингээд бит хоёр хоёулаа ингээл happy гоё ном тоочулсан. Би ч гэсэндээ ингээ өөрийнхөө зорилгыг бодоод тэгээ явж байгаа. Тэгэхээр ингээ жижигэн ч гэсэн зориг гэдэг зүйл угаасаа хүний айгу зөв юм хөгтөлдөг юм байна гэж ойлгосон. Тэгээд өөртөө жоохон ч гэсэн итгэх хэрэгтэй. Эргэлзэжсэн ч гэсэндээ тэр зориг жоохон зориг гаргаад тэргээ даваад болчихлоо. Тийм. Тэгээ нөгөө зариг гаргах тухайд гайвар захирлын өөрийнх нь нөгөө ажлын арга барил болохоор залуучуудтай нэлээд ажилдаг. Тэгээд их том ажил төслүүдийг хүмүүст даатгадаг. Жоохон залуучуудад даатгасан. Тэгээд тэрийг өөрөө ярьж байгаа нь болохоор сэлж сураагүй байсан чамаагүй осроо шидчихдэг гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр тэр нь юу гэдэг байгаа юм бэ гэхээр эхэндээ жоохон санаанд багтахгүй байсан ч гэсэн нөгөө сэлж сураагүй ч гэсэн ус руу ороод ингээд сэлгээд оролдох бараг тийм алхмуудыг ч гэсэн бас хийж болно гэсэн юм би ойлгосон. Тийм. Өөрөө ингээд хаяа ингээ алдуулдаг. Тэгчээд ингээ зааж өгдөг ч юм уу те. Тэгээд дахин алдаад байгаа хүмүүст би харин дургүй. Тэгээд баяртай гэж хэлждэг гэж хэлжсэн. Тэгээд тэрийг бас ингээ бидний ингээ авах хэрэгтэй тэр бас чухал зарчим юм байна гэж би бодсон. Одоо би ингээд багийнхаа залуучуудад ингээд итгээд те. Тэгээд явах тэр юмнаас нь суралцаад явж байгаа. Алдаа гарахаас айхгүй байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За бас нэг сэдв нь болохоор хайрын тухай сэдв. Тэгээд хайрын тухай сэдв дээр болохоор гахай захирлын эхнэрийг магадгүй манай үзэгчид мэдж байгаа байх. Уянга гэдэг сайхан мундаг үлдэлтэй байгаа. Тэгээд уянгаагч гахай захирал хоёрын танилцсан түүхийн талаар ордог те ном дээр тэгээд бас гэр бүлийн амьдралаа энэ хоёр маань яаж одоо амжилттай сайхан авч явдаг вэ? Тэхийн тулд одоо ямар нууцуд байдаг вэ гэдэг талаараа энэ хоёр маань ярьж өгдөг тий. Тэгээд тэндээс одоо яг хайрын тухай за тэгээд хосуудад одоо нөгөө авууштай ямар зүйлийг суралцсан бэ? Тий. Ягаад нэг энэ сэдвийг оруулсан бэ гэхээр угаасаа энэ ном угаасаа тэр шигтэй ингээ хувь хүний хөгжлийн ном байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр ингээ хувь хүний хөгжил байна гэдэг чинь ингээл зорилго утга учиртай байхаас хэсүүлэл те бүх юмны ингээ тэнцвэр байгаа даахгүй мөнгө санхүү те. Тэгэхээр нэг гэр бүл ч гэсэн яг орно. Гэр бүл тэрэн дотор тэр хосуудын харилцаа тэг амжилттай яваа эр хүний ард ингээ мундаг
эмэгтэй хүн байдаг гэдэгтэй адилхан. Эсвэл мундаг эмэгтэйгээ ард мундаг нөхөр байгаа байдаг. Тийм. Тэгэхээр энэ аягүй чухал сэдв гэж бодсон. Тэгээд ийм хоорондоо яг яаж харилцсан, гэр бүлийн харьцаа яаж явж байна, хүүхдүүдтэй ер нь хэр цаг зарцуулж байна гэдэг миний ингээд сонсохыг хүссэн зүйлс байсан байхгүй. Ингээд хосуудын харилцаа. Тэгээд хоёроо яг хэрхэн харилцдаг тухай ингээд суралцж байгаа байхгүй. Тэгээд миний бас нэг ганц ойлгосон зүйл байна л да. Нөхөртөө эмэгтэй хүн илүү хүндэтгэлтэй харилцах хэрэгтэй. Тэгээд түүнийхээ вижн, алсын хараа, зүүн соронд нь бас итгэх ёстой. Дагах ёстой юм байна. Түүнээс ингээд би бас айгүйх нөө өөрийнхөө тийм баггүй. Тэгээд ингээд юм хийх чахна яг гад тэгээд дадаа олон юм арчих гэдэг. Тэгээд тэр ярианаас хойш энэ ном дээр орсон байгаа тийм тэр ярианаас хойш би бол ингээд манай хүн те ингээ хоёроо бизнесийг хийгээд явъя гэдэг ингээд надад хэлэх үед нь би шууд дэмжсэн. Тийм. Бид хоёр шиг хамтраад ингээд энэ компани үүсгэн боол явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд өөрөө алдаж үзэх, өөрөө суралцах, өөрийнхөө бизнесийг эхлүүлэх те тэр бүх боломжийг ингээ олгож явах хэрэгтэй. Өөрийнхөө алсаараа итгэж явах хэрэгтэй. Хүсэл мөрөөдлийг дэмжиж явах хэрэгтэй гэдэг зүйлийг айгүй сайн ойлгосон учраас одоо л ингээд аль болох дэмжихийг боддог. Тийм миний амьдралд хэрэгжээд явж байгаа айгүй гоё жишээ. Тийм тэгээд гэр бүл хүүхдүүдээс айгүй цаг гаргах хэрэгтэй байт юм байна. Түүнээс ингээл ажил гэдэг хаар ингээд хүн бас тэр бол ганц жаргалтай байж чаддгүй яа гэх тэнцвэр гэдэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд өөрөөх чинь 6 цаг гээл нэг шууд гэрлүүгээ явдсан шүү дээ. Тийм илүү цагаар өрсөд ажилтгүй. Тэгээд тэрийг ч гэсэндээ би яг одоо ингээд өөртөө шууд хөвшүүлж байгаа. Сунаад суул үнэхээр суугаад хиймээр юм зөндөө байгаа те. Гэхдээ тэнд ингээд тэнцвэр явж явах хэрэгтэй гэдэг аягүй сайн бодсон учраас ажлаа хаяад гардаг болсон. Ярилцаа сууж хаад би нэг юмыг анзаараад байна. Золоод нэг амар мундаг авааштай чанар байна. Тэр нь юу вэ гэхээр нөгөө ямар нэгэн бэрхшээл тулахад заавал ингээд давж гардаг ингээд шантармаар байсан, хэцүү байсан гэж байгаа ч гэсэн одоо сэтгэл зүйчтэй очиод уулздаг ч юм уу эсвэл номынхаа нөгөө анхны бичсэн материалыг сэтгүүлч нарт очиод үзүүлдэг ч юм уу тий. Тэгэхээр юмаа сайн хий тэгээд зорсондоо хүрээ гэдэг тэр юугаа ерөөсөө хязгаарч орхитгүй. Тэгээд ямар нэгэн бэрхшээл тулгархад заавал тэрийг давж гардаг. Тэхийн тулд одоо уулзах хэвээр хүнтэйгээ уулзаа тий авах хэвээр зөвлөгөөг аваад ингээд урагшилдаг юм байна. Тэр нь их гоё ундаг чанар энэ гэж би бодлоо зүгээр сая ярилцсангаа. Баярлалаа. Харин хүнд ингээд амлалт өгчхөөр тэнд хүрэхгүй болохоор жоохон муухай шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд тэрэндээ хүрэх гээл бантаж явсаар байгаа. Тий. Гоё юу гоёсан. Энэ намыг мэдээж гоё зүйл. Таашаалтай юм зөндөө байсан. Яагаад тэгэхээр би 100% ажилласаа ингэж хөдөлгдсөн байсан шүү дээ. Ингээд өөр юу ч бодохгүй зөвхөн ном гэл ингээд тий. Тэгэл тэр орчинд очиод тий ямар ч ажил өөрөг хүсдэхгүй зөвхөн зөвөр л ингээд уяахыг заримдаа ингээд дагаж яваад туслахын дүрд ороод заримдаа сэтгэл зүйчийн дүрд ороод тий заримдаа ингээд менежер нана маркетингийн менежер нана гэдэг намайг энэ тэнд ингээд дагуулж явах болгондоо ингээд өөр танилцуулаад хүмүүст тэгэл тэр дүрд нь би ороод ингээд тэгэхээр юу ч хийхгүй баха юм сонсоод ингээд сураад янз бүрийн орчинд ингээд ороод гоё мэдрэмжүүдийг аваа явжсэн. Тэр өөрөө ингээ аюу гоё туршлага болж байсан. Тэгээ тэрийг ингээ буулгаад дараа нь ингээ кофе шоп сууж хагаад сонсоод бичээл мэдрэмжээ ингээ бичих нь өөр ингээ нэг өсний ингээ амралт юм шигтэй ингээ өөр юу ч хийхгүй өөр юу ч бодохгүй байгаа тэр төвлөрөл өөр ингээ намайг тийм гоё 50 байдал оруулж ирсэн. Тэгээд тэндээс сурсан юм ингээ бичээл зөвхөн л нэг л таск байгаа тийм одоо юм байхгүй. Тэр нь ингээ аюу тийм гоё төвлөрөхөд туслаад илүү ингээд сайн бүтээл үр дүн гаргахад бас nëдэлсэн байх гэж боддтой. Тэгээд 3 сарын дотор энэ зүрийн дүрд орж явах чинь бас ингээд хэм болгондоо завшаан биш шүү дээ тий. Тэгэхээр аюу гой зориг гаргаад тэгээд яг энэ дээр төвлөрий гэд бодсон болохоор өөр одоо ардаа байгаа ажил төрөл гэдэг ч юм уу компани нэртэй ерөөсөө санаа зовхгүйгээр тий энэ зорилгынхаа төлөө яг нэг хэсэг хугацаанд төвлөрөөд ажилласан. Тэр нь аюу хэрэгтэйсэн юм тий. Тэгэл компани дээр бол амар юм болж илээсэн. Тэгэл над руу ингээд залгаад тэрийг яхаа энийг яхаа мэдхгүй өөртөө зохицуул гэж хэлчихэл. Тэгэл яг 100% яг тасалж чадсан. Өөрийгөө ингээд бусад юмнуудаас. Тэгээд ийшээ ингээд ороод enjoy хийж чадсан. Надаас нэг тийм enjoy болж исэн туршлагаас гэх юм бол бас яг ингээл ажил ачаалал эднэр нэлээд ихтэй би өөрөө ч гэсэн жоохон шантаргаал тэгж яах үед өөрийгөө бас яг тэгж тусгаарлаж байсан. Гэтэ тэр нь яаж явж исэн бэ гэхээр нөгөө
аяллаар. Тийм аяллаар явбал за ажлынхаа имэйл зээлийг шалгахгүй цуг заахгүй тий. Тэгээд яваад үжсэн. Тэгээд тиймэрхүү завсарлах шаардлагатай хэрэгтэй үе тэгээд хүн тохиолддог. Тэгээд тэрнийхээ үр дүнд хамгийн гол нь дараа нь эргээд ирэхэд шал өөр ирчүүч шал өөр энергитэй юм руу ордог тий. Яг тэгэхээр тийм юм хэрэгтэй үед зүгээр авахд хэрэгтэй тий. Тийм тэгэхгүй ингээд гүргээл яваад байж болохгүй юм чам. Тийм бил. За. Тэгэхээр хоёулаа өнөөдрийнхээ ярилцлагыг энэ хүргээд дуусгая. Ер нь энэ номын талаар зах зугаас нь бит хоёр ярилцлаа. Гэхдээ яг удаа тавиад уншихад бол маш одоо нөгөө нэг сургамжтай сурах зүйлээр дүүрэн тэгээд өөрөө зүгээр уншихад кайфтай гоё бичигдсэн ном байгаа. Тэгээд таад маань бас сонирхоорой. Энэ номын талаар илүү одоо дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл ноён гантай өнгөрсөн 100 өдөр ном маань бас өөрийн гэсэн вебсайттай болсон байгаа. Тэгээд веб хаяг нь болохоор 100-гийн товчод 100 days zig archop cgmn гэж байгаа. Тэгээд номынхаа вебсайтаар орж сонирхоорой. За тэгээд номын хувьд бол хэрвээ сонирхож байгаа бол archop онлайн дэлгүүрээс номыг худалдаж авч болно. Энэ маань зөвхөн archop-оор одоо борлуулагдаж байгаа. Хүргэлттэй арч тийм. Гэрээс. Тийм. Тэгээд Монгол орон даяар тэгээд зөвхөн энэ номын хувьд бас их онцгой хүргэлтийн нөхцөлтэй байгаа. Монгол орон даяар үн төлбөргүйгээр хүрэгдэж байгаа. Тэгэхээр хэрвээ одоо энэ номыг авч үзэх гэх юм бол archop-оос захиалаад нөгөө өргүүлээд аваарэ. Монголын хаач орноос хаан гэсэн юм уу тийм. Тэгээд archop-ийнда. Баяр хүргэе тэгэхээр номынхаа нэг жилийн аваад авч байгаа. Хурдан биш үү зам болсон.